Бүгдээрээ сайн байцгаана уу? Луг 14-р бүлгээс асуугаас та нартай хуваалцъя. За Луг 14:34-өөс давс сайн боловч давс нь амтаа алдвал хэрхэн давслаг болох билээ? Ийм давс хөрсөнд ч бордоонд ч ашиглахдаггүй тул үүнийг хүсэр хайна. Сонсох чихтэй нь сонсох тун гэж альтжээ. Амен. Энэ ишлэгийг бариад эзний өмнө суугаад ариун сүнснээс асуухад ариун сүнснийг ойлголтыг надад өгсөн л дөө. Тэр нь ямар ойлголт байсан бэ гэхээр давс амтаа алдах нь давслаг байдлаа алдах нь тэр анханасаа бүтээгдсэн зорилгоо алдаж байгаа гэсэн үг гэж хэлсэн. Яг түн шиг хүн анханасаа бүтээгдсэн зорилгоо алдвал юу болох вэ гэдэг тийм асуултны дээр орж ирсэн л дээ. Хүн бурхнаар бүтээгдсэн. Тэг яах гэж бүтээгдсэн юм бэ? Ямар зорилгоор бүтээгдсэн юм бэ? Гэт харах юм бол хүнийг бурхан бүтээхдээ дараах юм хоёр зорилгоор бүтээсэн юм байна л да. Эхнийх нь тэр өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн. Хоёрт нь болохоор тэр газар дэлхий дээр бүх зүйлийг хүнээр захируулахаар түүнийг өөрийнхөө сайн нэр байхаар бүтээжээ гэд бичээсээр бичигдсэн байна. Харин ариун сүнс яг өнөөдөр надад яг энэ ишлэлээр дамжуулан хоёр өөр юу хамааралтай л да тийм зорилгыг яг хэлж өгч байна. Миний түүгээр бүтээгдсэн тэр хоёр зорилгыг надад сануулж байна. Тэгээд нэгдүгээрх нь би бүтээгч эзэнтэйгээ харилцаатай байхаар бүтээгдсэн гэдэг ийм ойлголтыг ариун сүнс өгсөн. Тэгээд хоёрт нь би түүнийг алдаршуулж амьдрахаар бүтээгдсэн. Юу ч хийсэн түүнийг алдаршуулж амьдрах нь миний зорилго гэдгийг тэр надад маш тав санууллаа өнөөдөр. Тэгээд энэ хоёр зорилгоо өөр зорилгоор солиод амьдрал би яг л амтгүй давс мэд болох юм байна гэж ойлгож авчин. Эзэнд үнэхээр талархъя энэ ойлголтын төлөө. Тэгээд эзэндээ хандан бас тавьчихан залбирмаар байна. Эзэн гэмтээ намайг уучлан намайг танаас тусгаарлаж байсан тэр хөшгийг үгүй хийсэнд танд үнэхээр талархъя. Таны ариун оршихуйд орох тэр эрхийг надад өгөөд тантай харилцах энэ боломжийг өгсөнд минь талархъя аав. Үнэхээр тантай харилцах энэ харилцааг үнэхээр нандинаж амьдрахыг үнэхээр хүсэж байна. Энэ харилцааг би үнэхээр нэгдүгээр тавихыг бас хүсэж байна. Энэ харилцаагаа бүр үнэхээр дотн гүн тэр хувьчилсан харилцаа болохыг үнэхээр хүсэж байна. Иесус ааваа та надад туслаач ааваа. Үнэхээр бүхий л амьдралынхаа туршид, бүхий л амьдралынхаа тэр мөчөд тантай харилцах тэр харилцаан дээр миний амьдрал тэр хатан суурь минь байх болтгоо гэж бас гойн залбирч байна аав. Таны бас Библийг унших нь тантай харилцаж байгаа бас нэг хэлбэр мөн. Танилуу хандаж залбирч байгаа нь бас тантай харилцаж байгаа бас нэг хэлбэр мөн эзэн. Үнэхээр би энэ хоёр энэ гол суурь болсон энэ хоёр зүйлээ үнэхээр өдөр болгон хийхэд та надад ариун сүнсний хүчээрээ туслаач гэж гойн залбирч байна. Тэгээ бас юу ч хийсэн хаанч байсан таныг бас алдаршуулж амьдрахад надад туслаач Иесус. Би өөрөөрөө бол үнэхээр чадахгүй. Ариун сүнс таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Бүр өчүүхэн жижигхэн зүйл хийж исэн ч гэсэн таныг алдаршуулахын төлөө үнэхээр танд хийж өгч байгаа мэт тэгж хийж сурахад тийм бүр цаншил бүр тэр зуршил болоход надад үнэхээр туслаач бас. Үнэхээр энэ зүйлээ хийхдээ бас хайр дотор танд хайртайгийн улмаас бас хийхэд үнэхээр туслаач гэж гон залбирч байна. Иесус Христийн нэрээр амен. Хэр танд баярлалаа Иесус. За тэгээд ийм ойлголтыг авлаа. Тэгээд та нарыг минь бас эзэн бурхан энэ ойлголтоор энэ үгээр дамжуулан бас өрөөх болтугай Иесус Христийн нэрээр амен.